Сонгон хархан дүүргийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн харьяа инэрл нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн хиймэл оюун ухаанд суурилсан рентген аппараттай боллоо. Энэхүү төхөөрөмж нь оншилгоо эмчилгээ хийхэд өндөр ач холбогдолтой эмнэлгүүдийн чадамжийг сайжруулахад нэн шаардлагатай төхөөрөмж гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолжээ. Манай улсын эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал иргэд болоод эмч мэргэжилтнүүдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Тухайлбал тусламж үйлчилгээ авах хугацаа уртсах, онцлогоо эмчилгээний үр дүн хүлээгдэх зэрэг асуудлууд тулгарч байгааг олон нийт хэлдэг. Тэгвэл бүгд найрамдах Хятад ард улсын Сунчин лимфан сангийн буцалтгүй тусламжаар сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нийт 805 сая төгрөгийн төсөвт өртөхтэй олон улсын стандартад нийцсэн хиймэл оюун ухаанд суурилсан бүтэн биеийн рентген аппараттай боллоо. Тоног төхөөрөмж бол ингээд цаашдаа байнга тогтмол шинжлэгдэж сайжирч явдаг. Тэгэхээр бидний хувьд бол дэлхийдээ хөл нийлүүлж алах нь маш чухал. За онцлогоог сайн хийж эмчилгээ сайн болдог учраас тоног төхөөрөмжүүдийг бол тогтмол сайжруулж авч явах нь шаардлагатай. Нөгөө талдаа эмч эмнэлгийн ажилтнуудаа энэ тоног төхөөрөмж дээр ажиллах илүү чадхыг нэмэгдүүлэх дээр анхаарах нь чухал. Ер нь бол тоног төхөөрөмж байнга нэмэгдэх шаардлагатай байдаг. За энэ рентген аппарат бол хамгийн чухал зүйлүүдийн нэг байсан. Тэгээ энийг орууллаа гэдэг дээр бол эмнэлгийн ажилт маань илүү их сэтгэл хангалуун байна гэж ойлгосон. Хоёр улс хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа томоохон ач холбогдолтой. Бүгд найрамдах Хятад ард улс нь эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг бий болгох хүрээнд улс орнуудтай хамтран ажиллаж байна. Иймд Монгол улсын иргэдийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд туслалцаа үзүүлэхэд бидний зүгээс ач холбогдлогч ажиллаж байна. Өнөөдөр гардуулан өгч байгаа рентген аппарат нь зөвхөн нэг хэсэг бөгөөд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Айл хүний амь нэг, сахалт айлын санаа нэг гэдэг шиг эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь ард иргэдэд сайн сайхан зүйлийг түгээхэд өндөр ач холбогдолтой. Цаашид Монгол улсын зүгээс бүхий салбарт хамтран ажиллаж харилцан туршлага солилцсон гэдэгт найдаж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан бүтэн биеийн рентген аппарат нь эрүүл мэндийн салбарт нэг хэрэгцээтэй төхөөрөмж юм байна. Тухайлбал одоогийн ашиглаж байгаа төхөөрөмж зөвхөн бүтэн биеийн зургийг гаргадаг бол энэ удаагийн аппарат нь онцлогоог хийж дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг эмч хэллээ. За энэ өнөөдөр манай эмнэлэг дээр нийлүүлж байгаа аппарат нь бол AI системээр суурилагдсан өндөр технологийн рентген аппарат байна. Энэ аппаратын ач холбогдол гэвэл авсан зургаа өөрөө саналж дүгнэлтээ гаргаж санал болгож өгдөг гэсэн. Юу гэсэн үг вэ? Энэ хүн жижиг зураг авахгүй л гэхэд уушгины хатгаа байна уу, сүрээ байна уу, өөр хавдар байна уу гэдгийг санал болгодог. Технологитой AI дээр суурилсан аппарат нь болохоор эмчнэр бодлоо эмнэлгийн ажилчдын ажлын цагийг хэмнэх, үр дүнтэй байх чадварыг л дээшлэлдэг байна. Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан бүтэн биеийн рентген аппарат нь улсын эмнэлгүүдэд цөөн тоогоор байдаг байна. Иймд эрүүл мэндийн салбарын чадамжийг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо.